Тэгэхээр deputation дээр болохоор бид нар 100 мянган иргэний гарын үсэг цугласан тохиолдолд тухайн хуулийг боловсруулан ажиллаж явна гэд ингээд арчилсан нийгэмд байх ёстой маш том чухал функцийг оруулж өгсөн байгаа. Тэгэд энэний дагуу бол хувийн орлогын албан татврын 1% болгохыг иргэд маань дэмжсэн. За мөн нөөтийн буцаа олголтыг 5% болгохыг ч гэсэн иргэд маань дэмжсэн байгаа. Гэхдээ энэ дэр нэг зүйлийг бас би энэ ажлын хэсгийнхнаас асуумаар байгаа. Яг энэ deputation дээр 100 мянган иргэн маань дэмжиж ороод ирэхэд засгийн газар маань за энэ хуулийг бид нар санаачилна гэд явдаг. Иргэн сануулгад 2025 оны 8 сард бол одоо энэ Зандар шатар ерөнхий сайд байхдаа нөөтийн буцаа олголтыг 2%-аас 5% болгоно. Энийг засгийн газар өргөн барьна гэд сангийн амтайгаа орж ирээд энэ хуулиа бол хамгаалаад за тэгээд гишүүдч гэсэн энэ нь маш зөв юм аа. Энэ өөрөө яг иргэд дээр буцаа олголт нь очих учраас энэ хуулийг бид бүхэн дэмжих ёстой маа гэд улсын хурлын гишүүд нь дэмжиж баталсан байсан. Тэгсэн чинь өнөөдөр буцаад эдийн засгийн байнгын ороогоор орж ирээд яг Монгол Ардын намын томилсон сайд нь ахиад нөгөө сангийн амны хүмүүс нь яг адилхан хүмүүс орж ирээд буцаагаад боломжгүй шүү дээ. Одоо бид нар тэрийг хэрэгжүүлэх боломжгүй. Энэ хуулиа хүчингүй болгоё гэд ороод ирж байгаа. Энэ нь юу болж ийн гэхээр иргэдийн уур бухимдлыг 100 мянган хүний гарын үсэг цугласан гэдгээр нь за бид нар засгийн газар шийднэ гэд хууль өргөн бариад батлуулаад хэрэгжүүлэхгүйгээр буцаагаад дараагийн сайд нь орж ирээд хүчингүй болгуулцдаг. Нэг ийм юм харагдаад байна. Хувийн орлогын албан татврыг 1% болгоно гэд иргэн шинэ гэрэл санаачлаад Баярмаа гишүүн нарын 30 хэдэн гишүүн бас энийг өргөн бариад явж байхад засгийн газар ахиад хувийн орлогын албан татврыг 1% одоо багасгах төсөл бас өргөн барьцсан явж байгаа хамт. Тэгэхээр засгийн газар яг одоо гишүүдэд хэлж байгаа зүйл нь бол гишүүдийн хууль бол явахгүй. Тэгэхээр засгийн газрын хуулийг явуулъя гэж байгаа. Гэтэл өнөөдрийн нөөттэй буцаа авалтыг 5%-аас буцаад ухарж байгаа шиг засгийн газар хувийн орлогын албан татвар дээр хийж байгаа бодлогоосоо ухрах бас байдал гарч ирэх юм сөрөг зүйлээс ажиглагдаад байна л та. Тэгэхээр энэ дээр бол бас Баярмаа гишүүний байр суурийг энэ дээр яг сонсомоор байгаад байна. Тэгэхээр ер нь улсын хурал дээр баталж байгаа хууль тогтоомжууд маань өөрөө буцаад холбогдох яамдууд нь судалгаа тооцоолол хийгээд танилцуулж идэг. Сангийн ам бол маш хариуцлагагүй ажиллаж байгаа гэдгийг харагдаж байгаа. Сангийн амны мэргэжлүүд бол тухайн үед 6 сарын өмнө бол энэ байх боломжтой маа бид бүх тооцооллуудаа хийсэн төсөв маань энэ хэмжээгээр одоо хумигдаад ингэж явах боломжтой гэж танилцуулж ирсэн бол өнөөдөр буцаад явцсан. Гэх мэтчлэн байгаад байна. Тэгэхээр ер нь бид бүхэн маань ингээд нэг хиймлэр Зандар шатар ерөнхий сайд тэр үедээ 5% болголоо гэд нэг фэйсбүүк дээр лайк аваад дуусчихсан. Буцаага тэрийг байхгүй болгочихдог. Хариуцлага гэдэг зүйл байдаггүй нэг ийм зовлон үүсчээд байна. Тэгэхээр энэ нэг цааш нь бол үргэлжлүүлж болохгүй. Тэр утгаараа энэ хувийн орлогын албан татвар 1% болохыг бид бүхэн зайлшгүй дэмжиж явуулах шаардлагатай байна.